Сайн байцгаана уу? Та бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүргийн лавлах лабораториос дараах хичээлийг хүргэж байна. Сүргийн эмийн төсвөрчлөлтийг илрүүлэх молекул биологийн MTB XDR шинжилгээний арга аргачлал болон ерөнхий зарчмыг танилцуулъя. Түүхээс дурдвал 1882 оны 3 дугаар сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүргийн өвчний үүсгэгчийг анхны илрүүлсэн. Сүргийн өвчнийг үүсгэгч микобактериум туберкулозис комплекс нь 20-24 цагт нэг удаа хуваагддаг онцлогтой. Тус хичээлийн хүрээнд шинжилгээний зорилго, шинжилгээний зарчим, шинжилгээнд шаардлагатай зүйлс, мөн шинжилгээний үе шатуудыг танилцуулахын шатцуу, шинжилгээний явцад гарах анхаарах зүйлсийг дурднаа. Биологийн эксперт MTB XDR шинжилгээ нь 2 цаг хүртэл хугацаанд үр дүн гаргадаг бөгөөд сүрээгийн микобактериум бүрдэл болон изониазид, паторхинолийн, этион амид, танилгын эмүүд болох канамицин, амикацин, капрамицин зэрэг эдгээр эмүүдийн төсвөрчлөлтийг тодорхойлдог молекул биологийн төрөвчлсөн арга юм. Эксперт MTB RIV шинжилгээнд хамааруулах сорьцны төрлийг танилцуулъя. Түрхэц эерэг болон сүрээтэй өвчтний цэрний сорьц, уушигны бус сорьц, өвөнд тархи нухсны шингэн, хэвлийн шингэн, перикардын шингэн, плеврийн шингэн, эд идэ гэх мэт орно. Мөн эерэг ургасан үсгүүрийг тус шинжилгээнд хамруулна. Сорьцыг цуглуулахдаа зааврын дагуу цуглуулах бөгөөд цэрний сорьц нь өглөө оройны 2 удаагийнх зориултын савн цуглуулсан 1-3 мл-ийн хэмжээтэй байна. Энэхүү шинжилгээгээр халдвартай хэлбэрийн сүрийг эрт онцлох, мөн олон эмийн төсвөртэй сүрийг эрт илрүүлэх тэргүй игнэний арга болгон ашиглах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус шинжилгээг маш олон эмийн төсвөртэй сүрийг илрүүлэх тэргүй игнэний арга болгон ашиглахыг зөвлөсөн байна. GeneXpert төхөөрөмж нь 10 өнгөт модуль бүхий шинжлэгдсэн загвараас бүтэх бөгөөд Expert MTB XDR шинжилгээ нь сорьц боловсруулах, нүхлийн өвчлөлийн олшруулалт, бодит хугацааны полимеразын гинжин урвалд суурилсан микобактериум туберкулозис комплекс болон маш олон эмийн төсвөртэй сүрийг нэгэн зэрэг илрүүлэх боломжтой шинэ шинжилгээний арга юм. Шинжилгээний шаардлагатай хэрэглэгдэх зүйлсийг танилцуулъя. Үүнд GeneXpert төхөөрөмж, компьютертэй холбогдсон принтер, баркод уншигч, тог баригч, шинжилгээнд холигч, ариун сав бүхий 50 мл-ийн тюбний тавиур, 2 мл-ийн тус агуур, лабораторийн цаг бүхий эдгээр зүйлс шаардлагатай. Мөн шинжилгээний дугаарыг бичих маркер, бие аюулгүй шүүгээ, картриж бүхий онцлогоор сорьц боловсруулах уусмал, хог хаягдлыг хаях хогийн уут болон хогийн сав зэрэг нь шинжилгээг гүйцэтгэхэд нэн шаардлагатай. Та бүхэнд шинжилгээний үе шатыг танилцуулъя. Өвчтнөөс цуглуулсан сорьцыг халдвартай байж болцгүй гэж тооцож зохих ёсоор нь боловсруулах нь зүйтэй. Лабораторийн мэргэжилтэнд үргэлж хамгаалах хувцас болон бээлийн өмсөж шинжилгээг гүйцэтгэх ёстой. Өглөө орой цуглуулсан 2 удаагийн цэрний сорьцноос 1 удаагийн модон бамбар ашиглан шинжилгээнд шаардлагатай 1-4 мл хэмжээс бүхий цэрийг тасалж авна. Модон бамбарыг тэр даруй хог хаягдлын утанд хаяна. Тасалж авсан цэрний сорьцон дээр сорьц боловсруулах уусмалыг 1-ийг харьцан 2-ын харьцаатайгаар нэмэхийг анхаарна. Сорьц боловсруулах уусмал нь нэг сорьцонд 1-ийг ашиглах бөгөөд үлдсэн уусмалыг сайтар таглан хог хаягдлын утанд хаяна. Ингээд ортокост сайтар хойлон жигд болсны дараачаар тавиур дээр тавин 10 минут хүлээн. Минут хүлээсний дараачаар сорьцыг нэг бүрчлэн дахин холих бөгөөд сайтар хольсны дараачаар мөн 5 минут хүлээн. Нийт сорьц боловсруулах хугацаа нь 2 үе шаттайгаар 15 минутын турш хийгдэнэ. Сорьцын лабораторийн дугаарыг картриджийн зураасан кодгүй хэсэгт бичих бөгөөд бичих явцдаа арын сэртэнгийн хэсэгт
эрхээс болгоомжлон ажиллана уу? Боловсруулсан сорьцноос сорьцыг картриж руу шилжүүлэхдээ нэг удаагийн сорвурыг ашиглана. Сорвурыг ашиглахдаа тухайн сорьцноос 2 мл-ийг сорвуулж авах бөгөөд картриж руу 45 хийн бүхий налуу байрлалаар нэг жигт хурцтайгаар хийн. Бөмбөлөг үүсгэн хийхээс сэргийлэн ажиллах ёстой. Ашигласан сорвурыг хог хаягдлын уутанд хаях бөгөөд картрижийн тагийг таглан дараагийн картрижийн тагийг нээнэ. Энэ нь лабораторийн нөхцөлд аэрозоль үүсэх эрсдлийг бууруулан ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Картрижийн таг эвдэрсэн эсвэл норсон харагдвал хэрэглэж болохгүйг анхаарна уу? Мөн картриж унсан, сэсрэгцэн тохиолдолд бүү хэрэглээрэй. Картрижийн уруулын тюб гэмтсэн бол мөн хэрэглэхгүй бөгөөд картрижид нэг удаагийнх унтраас ашигласан картрижийг дахин шинжилгээнд ашиглахгүй байхыг та бүхэн анхаарна уу? Картрижийг GeneXpert төхөөрөмжөнд тушруулахдаа GeneXpert төхөөрөмжийг асаасны дараачаар компьютерийг асаана. GeneXpert DX програм хангамжийн хэсгийн Cred тест хэсгийг сонгож шинжилгээг уншуулах бөгөөд энэхүү хэсэгт лабораторийн дугаарыг гараар бичиж огт төвчлуурыг дарнаа. Ингэснээр баркод уншигч идэвхжих бөгөөд картрижийн баркодыг тааруулан уншуулна. Старт товчлуур дармагц ногоон гэрэл ассан модуль байх бөгөөд тус модуланд картрижийг хийж хаалгыг сайтар таглана. Шинжилгээ уншиж эхлэх ба дэлгэцэн дээр дуусах хугацаа гарна. Шинжилгээний үр дүнд нөлөөлж болох эрсдэлт шалтгаануудыг та бүхэнд танилцуулъя. Сорьцын чанар муу, стандарт хэмжээнд хүрээгүй, бие аюулгүй шүүгийг халдваргүйжүүлж цэвэрлээгүй дараагийн шинжилгээг хийж гүйцэтгэх, нэг ус малыг 2 өөр шинжилгээнд ашиглах, нэг сорвурыг 2 өөр шинжилгээнд ашиглах, баркодтай хэсэгт бохир биелэгээр хүрэх, картрижийн арын сертэнг гэмтэх, сорьц асгарах зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд хамаарахыг та бүхэн анхаарна уу? Та бүхэнд шинжилгээний үр дүнг танилцуулъя. Эхний зурагт микобактериум туберкулозис комплекс илэрсэн ба изонязид ботор-хинолын амиг хацин, канамицин, капрамицин болон этиоамин зэрэг эмүүдэд тэсвэржилт илрээгүй буюу мэдрэг гэсэн үр дүн гарсан байна. Дараагийн үр дүнд микобактериум туберкулозис комплекс илэрсэн бөгөөд изонязид эмийн тэсвэржилт илэрсэн байна. Харин ботор-хинолын амиг хацин, канамицин, капрамицин, этиоамин зэрэг эмүүдэд тэсвэржилт илрээгүй буюу мэдрэг үр дүн гарсан байна. Энэхүү үр дүнгээр микобактериум туберкулозис комплекс илэрсэн бөгөөд бага түвшний ботор-хинолын бүлгийн эмийн тэсвэржилт илэрсэн байна. Харин изонязид амиг хацин, канамицин, капрамицин, этиоамин зэрэг эмүүдэд тэсвэржилт илрээгүй буюу эдгээр эмүүдэд мэдрэг үр дүн гарсан байна. Дараах шинжилгээгээр микобактериум туберкулозис комплекс илэрсэн, изонязидын эмэнд тэсвэржилт илэрсэн, ботор-хинолын бүл эм бага түвшний тэсвэржилт илэрсэн, канамицины тэсвэржилт илэрсэн бөгөөд амиг хацин, капрамицин, этиоамин зэргүүдэд тэсвэржилт илрээгүй буюу эдгээр эмүүдэд мэдрэг гэсэн үр дүн гарсан байна. Энэхүү шинжилгээний үр дүнгээр микобактериум туберкулозис комплекс илэрсэн ба бага түвшний ботор-хинолын эмэнд тэсвэржилт илэрсэн байна. Харин изонязид амиг хацин, канамицин, капрамицин, этиоамин зэрэг эмүүдэд тэсвэржилт илрээгүй буюу эдгээр эмүүдэд мэдрэг гэсэн үр дүн гарсан байна. Энэхүү шинжилгээний үр дүнгээр микобактериум туберкулозисын комплекс илэрсэн бөгөөд изонязидын эмэнд тэсвэржилт илэрсэн, мөн амиг хацин, канамицин, капрамицин зэрэг тархилгын эмүүдэд эмэн тэсвэржилт илэрсэн байна. Ботор-хинолын бүлгийн эм болон этиоамин эмүүдэд
мэдрэг гэсэн үр дүн гарсан байна. Дараах үр дүнгээр микобактериум туберкулозис комплекс илэрсэн байна. Мөн изониазид, бутерхинолын, амигацин, канамицин, капрамицин, этиоамид зэрэг эмүүдэд тэсвэртэй гэсэн үр дүн гарсан байна. Дараах үр дүнгээр микобактериум туберкулозис комплекс илрээгүй буюу тухайн сорьцонд сүрийгийн үүсгэгч илрээгүй болохыг харуулж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа баяртай.